За эрхэм өглөө бүгдээ бүгдийн амны сайхан мөнгөтэй саа бүхэндээ бүгдийн амны сайхан мөнгө бүгд том бүхэн авны хатууны хоёр та ингээд араны бүхагаас хордон хоёр насныгаар эргэлтэй 85 дугаартай хол өрөө наагуур гарч ирлээ. Бүгдийн амны сайхан сүмэн байж Ямбын Эрдэнэтийн одоо хол өрөө гарч ирсэн байна. За өнгөн дээр энэ наагуур хөрөн өрөө гарч ирж байна. За энэ хөрөн өрөө бол 190 дугаартай мордсон юм байна. 190 дугаартай мордсон хөрөн өрөө бүрдүүлээ 190 дугаартай хөрөн өрөө мордсон бүрдүүлээ байна. Цаатал Цэцгэнээс 175 дугаартай хөрөн өрөө гарч ирсэн байна. Энэ хөрөн өрөө бол Булган аймгийн сайхан сүмэн байж Эрдэнэтийн даваа сүмгийн одоо олон хөрөн өрөө гэж гарч ирсэн байна. Айргийн гурав дээр айргийн дөрөв дээр айргийн дөрөв дээр 195 дугаартай халтар өрөө гарч ирсэн байна. Булган аймгийн сайхан сүмэн байж баяр сайхны ган эрдэнэ одоо халтар өрөө айргийн гурав дээр гарч ирсэн бол тэр заагуур Булган аймгийн алдар уяач сүрэн 25 гочрын одоо хордон халтар өрөө айргийн 3 дээр гарч ирсэн байна. Айргийн 4 дээр 64 дугаартай хол өрөө яваад байгаа. Энэ хол өрөө бол Улаанбаатар хотын сонгон архин дөрвийн уяа цаг одрохын бол дэрчээ одоо хол өрөө гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд айргийн 4 дээр сайхан хонгор өрөө гараад ирсэн байна. 97 дугаартай хөрөн өрөө наагуур явж байна. Энэ орхон сүмэн байж Эшиг сүргийн өндөр хоёрын одоо хөрөн албан өрөө гараад ирсэн болоо. За 36 одоо 8 9 дээр хөрөн өрөө гарч ирсэн байна. 115 дугаартай морцсон хөрөн өрөө Булган аймгийн сайхан сүмэн уяа Жанжиг дөржин тэмдэг дөржин одоо хөрөн өрөө гэж бүрдүүлсэн байгаа юм. Өсөр албан дөрвсөн өсрөн өрөө чинь одоо мөн өнцөг байсан ажсан байна. За түүний ард дээр Улаанбаатар хотын сонгон архин дөрвийн уяа Болдбаатарын хол өрөө яваад байгаа. Болдбаатарын хол өрөөний цаатал Булган аймгийн сайхан сүмэн залуу яаш Орос давгийн мөнгө төлбөрийн сартай хэр өрөө явж байгаа харагдаж байна. За наатад одоо хөрөн өрөө гараад ирсэн байгаа харагдана. Энэ хөрөн өрөө бол 60 дугаартай морцсон дугаартай мордтой анх бүрдүүлээ байхгүй. За түүний цаавар наатад ягаан гастай өгдөө ногоо хөвцтэй сайхан салдар өрөө гарч ирсэн байна. Энэ бол Булган аймгийн сайхан сүмэн залуу яаш Нямсрынгийн Батнамын одоо хурдан салдар өрөө гараад ирсэн бол тэр цаавар удаан шалж авчихнээс сайхан халтар өрөө гараад ирсэн байгаа харагдаж байна. Булган аймгийн Аранга аймгийн Өлзий сүмэн яаш Эрхэн баярын буян жаргалын одоо хээр халтар өрөө гараад ирсэн байна. Хээр халтар өрөөний цаатад одоо шарга өрөө гараад ирсэн байгаа харагдана. Энэ шарга өрөө бол Буг цумын Цэгмэдийн Эрдэнэтийн одоо шарга өрөө гараад ирсэн байна. Шарга өрөөний ард дээр удаан чэжнэтэй цэнхэр өгстэй өгөлтэй хээр өрөө гарч ирсэн байна. Энэ хээр өрөө бол Булган аймгийн сайхан сүмэн аймгийн алдартай даваа сүмгийн сүмжлийн одоо суман халтар өрөө гараад ирсэн бол наатадаар хүрэн халзан өрөө орж ирж байна. За энэ хүрэн халзан өрөө чинь Өсгөл аймгийн тариалан сүмэн уяач Эрдэнэ жаргалын дэшний хүрэн халтар өрөө гараад ирсэн бол түүний ард дээр жижиг халтар өрөө 72 дугаартай морцсон халтар өрөө гарч ирж байна. За энэ халтар өрөө бол Булган аймгийн Баян агч сүмэн залуу яа Бацүхийн эдийн засгийн одоо халтар өрөө гараад ирсэн байна. За наатадаар ногоон цэвшнэнэтэй за улаан өмчтэй хөвгөлтэй сайхан хээр өрөө гарч ирсэн байна. Энэ хээр өрөө Увс аймгийн бүх мөрөн сүмэн яаш Ядам сүргийн ан өргөн одоо Чингис хээр өрөө гарч ирсэн бол түүний ард дээр бор өрөө гараад ирсэн байгаа харагдсан. Булган аймгийн Тэшиг сүмэн байж Болцооны гармын одоо бүжин бор өрөө гараад ирсэн байна. За бүжин бор өрөөний цаатад хээр өрөө гараад ирсэн. Энэ хээр өрөө Булган аймгийн Утг өндөр сүмийн алдартай Бадарчин мөнгөмрийн одоо хурдан хээр өрөө борны цаатад одоо мөнгөмрийн хээр өрөө шүү. За ингээд энэ ард талд орж ирж байгаа ухаан өрөө бол ягаан гастай өгдөө ухаан өрөө Булган аймгийн орхон сүмийн алдартай Намжны ямар хотын одоо ухаан өрөө орж ирж байна. За ухаан өрөө чинь одоо сайхан алдартай өрөө ганцаа тоох нарийн мөрдөж байна. Ханаас дөрөвдөг за түүний ард дээр цэнгэр цэцгэнэтэй 100 дугаартай мөрдөж сайхан газар нь хээр өрөө явж байна. За энэ хээр өрөө чинь Булган аймгийн сайхан сүмэн залуу яач отгоны авирмэтийн одоо савтай хээр өрөө орж ирлээ. Түүний цаатад хөрөн өрөө гараад ирсэн байна. Баян агч сүмэн Чинбатын бямдэрчийн одоо одон хээр өрөө гараад ирсэн байна. За ингээд энэ хээр дээр одоо 5 жижиг 2 халтар өрөө гараад ирсэн байна. За өнгөнийх нь халтар өрөө бол Бацүхийн элбэг заяагийн халтар өрөө. Түүний ард дээр шар хувцастай хөвгөлтэй сайхан халтар өрөө гараад ирсэн байгаа. Энэ халтар өрөө бол Булган аймгийн сайхан сүмэн яаш Нармандхийн Батнамгийн одоо хордон халтар өрөө гараад ирсэн байна. За түүний ард дээр цэнгэр цэжнэтэй сайхан ногоо өрөө гараад ирсэн байна. Энэ 116 дугаартай морцсон ногоо өрөө чинь Булган аймгийн сайхан сүмэн Цэндэ ишиг төсвөрийн одоо халтар хар өрөө гарч ирсэн бол бор халтар өрөө ард дээр гараад ирсэн. Энэ бор халтар өрөө 27 дугаартай морцсон бор өрөө Булган аймгийн сайхан сүмэн яаш Бямбчгийн тавгын одоо хордон сар өрөө гараад ирсэн байна. За сар өрөөний ард шар хувцастай хөвгөлтэй хар өрөө орж ирлээ. Энэ хар өрөө бол Булган аймгийн сайхан сүмэн залуу байж Бямбчгийн тавгын одоо хар өрөө гараад ирсэн байгаа.
харагдаж байна. За түүний ард тэг 2 дугаартай мордсон Булган аймгийн Дашин жилийн сумын алдарт уяач зөндөө хөрөнгө одоо хурдан 14-аар гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд урагшаа хөнгөмийн хэдэн хүрээнд очив. За ингээд холбоо өгсгöd та бүхэнд гаргарын 30-аад яваа өрөөний зүйлийг харууллаа. За 39 дугаартай сайхан шаргуураа энэ хэн дээр урагшлаад байгаа. Цэгмэдийн Эрдэнэтийн одоо хордон шаргуураа Амралтын ухаавраа. За энэ наатал товтгондрын Батбарчин мөх тамирын одоо хордон хайрураа гараад ирсэн байна. За Доржтовгийн мөх төлгөөний сартай хайрураа гараад ирсэн. Азрын халтураа энэ дунд гараад ирсэн байгаа. Харагдана Өлзийт сумын уяаж энэ хоёрын борин жилийн одоо сартай халтураа гараад ирсэн байна. За түүний хурд дээр бол сайхан халтураа гараад ирсэн байгаа. Харагдана Булган аймгийн сайхан сумын уяаж Баяр сайхны ган эдний одоо халтураа одоо энэ юм дээр гараад ирсэн байна. Одоо дээр за өнгөн дээр бол 6 нүрээ гараад ирсэн байна. Өнгөний 6 нүрээг бол та бүхэндээ харуулъя. За 6 дээр сайхан хонгороо гараад ирсэн байна. Харин хэд дугаартай бол одоо хонгороо сайхан гараад ирсэн байна. Харагдаж байна. 150 дугаартай даваасан хонгороо энэ бол Булган аймгийн сайхан сумын уяаж Эрдэнэлгийн даваасрангийн хонгороотой тус тун адилхан үрээ байна. За ингээд айргийн тав дээр сайхан мөлөөжөгтэй хүрэн үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. Цэнгэлж нэнэтэй энэ хүрэн үрээ бол Булган аймгийн сайхан сумын уяаж Эрдэнэлгийн даваасрангийн одоо мон хүрэн байж байна. Айргийн тав дээр гараад ирсэн бол айргийн дөрөв дээр 115 дугаартай мордсон Булган аймгийн сайхан сумын залуу уяаж Жанчилдөрчийн нэмбэрээр одоо хүрэн үрээ айргийн дөрөв дээр гараад ирсэн байна. Айргийн дөрөв дээр хол үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. Энэ хол үрээ Булган аймгийн сайхан сумын залуу уяаж Бямбын Эрдэнэтийн одоо хордон хол үрээ айргийн дөрөв дээр гараад ирсэн болоо. За аман хөзүүн дээр сайхан хавтар үрээ гараад ирсэн байна. Булган аймгийн Тэшиг сумын уяаж Тавсрын хамтын одоо хордон дээр аман хөзүүн дээр гараад ирсэн болоо. Тавг очгийн Сүрэн хорын тавг очгийн хордон хавтар үрээ гарч ирээд ирсэн байна. Хавтар одоо түрүүлсэн бол өнөөдөр соёлын үрээ одоо гарч ирээд дахиад өргөжлөө. Хавтар одоостойгоо чинь төстэй юм одоо өөрчлөлт байсан бол одоо ингээд Булган аймгийн сайхан сумын аймгийн алдарт Сүрэн хорын давгочрын одоо хурдан хавтар одоо гараад ирсэн байна. Сэродын хүүгийн онцлуулж хавтар үрээ хөнгөн дээрээ. За аман хөзүүн дээр 133 дугаартай мөрдсөн Булган аймгийн Тэшиг сумын уяач Тавгсрынгийн ганцхийн одоо хурдан хайрураа Батэрдэн хүү онцлуулж байна. Аман хөзүүн дээр айргийн гурав дээр шарж нэмэлтээ сайхан хонгор үрээ гараад ирсэн. Энэ хонгор үрээ бол Булган аймгийн сайхан сумын залуу уяаж Бямбын Эрдэнэтийн одоо хурдан хол үрээ гараад ирсэн. Айргийн гурав дээр Эрдэнэтийн хүү онцлуулж байна. За тэр цаагаар улс орчин ингээд цаагаар нэвтэн туулж байгаа харагдана. 115 дугаартай өнөөдөр мордсон байна. Булган аймгийн сайхан сумын залуу уяаж Жанчилдөрчийн нэмбэрээр одоо хурдан үрээ чинь одоо хөнгөлж гэж байна. За айргийн тав дээр бол одоо мөлөөжөгтэй хүрэн үрээ яваад байгаа. За энэ хүрэн үрээ бол 175 дугаартай мордсон сайхан сумын уяаж аваад ирсэн модын модон хүрэн гэдэг үрээ чинь 5-тай 6-тай Эрдэнэлгийн даваасны хонгор үрээ бол 6-таар яваад байгаа. За одоодор хавтар хавтар үрээ 2 хавтар алсан азрын хавтар үрээ морин хавтар алсан 2 үрээ авч ирлээ. Ингээд 7-8 үрээнүүд орж ирж байгаа харагдаж байна. За одоодор хавтар алсан үрээ хөвчнөөрийг хараад 26 дугаартай мордсон байна. Харанга аймгийн Өлзийт сумын уяаж энэ хоёрын буян жаргалын одоо хээр хамтын үрээ ингээд 7-дор ороод ирсэн байгаа харагдаж байна. 8-дор сайхан хээр хамтын үрээс ороод ирлээ. За ингээд шаадан даваа өгсгöd өнгөний 6 үрээ жоохон сэрчсэн уусар хошин өлөгч гисэн аман хөзүүн дээр нь хол үрээ гараад ирж гисэн Эрдэнэтийн хол үрээ хошин өлөгч нааталд нь одоо уусрын үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. Дэмбэрэлдэрж гэдэг хүний нэр дээр мордсон байна да. Жамчилдөрчийн дэмбэрэлдэрж хүрэн үрээ аман хөзүүн дээр гараад ирсэн байна. За ингээ шаадан даваа ингээ. За ингээ дэмбэрэлдэр дэмбэрэлдэрж хүрэн үрээ өнгөн дээр Эрдэнэтийн одоо хол үрээ аман хөзүүн дээр айргийн хээр үрээ орж ирсэн байна. Энэ хээр үрээ бол Улс аймгийн бүх мөрийн сумын ядам сүрний ган мөрдний Чингисээр үрээ айргийн 3-даар гараад ирсэн болоод айргийн 4-дээр Булган аймгийн сайхан сумын Тэшиг сумын залуу уяа Тавгсрынгийн ганц сүхийн одоо хээр үрээ Амратын ухаа үрээ ч ороод ирсэн байх ч нэ. Булган аймгийн Охин сумын уяа Намжлын Амратын ухаа гэдэг чинь үнэхээр хурдан үрээ шиг байгаа юм та. Булган аймгийн баяр наадам араас сууж уралдаад 8 бижиг хаатад Монголын хонгороо Булган аймгийн баяр наадам дээр Монголын хонгороо ороод ирсэн юм шүү. Мөнхбатын хонгороо 82 дугаартай Мөнхбат Булган аймгийн Монгол цэгийн Шиндэргийн Мөнхбатын хонгороо ороод ирсэн байна. Айргийн дөрөвдөр за ингээд авраггүй авраг алдуулнуудад
орж ирэх юм байна. За 6 дээр 26 дугаартай мөрдсөн халтар халдсан үрээ ороод ирсэн байгаа. Аранга аймгийн өлцөц зүмийн үе Жинх хоёрын буян жаргалын одоо тэр халдсан үрээ 6 дээр 7 дээр Булган аймгийн Тэшиг сумын үе тавсрын ганцгийн хээр үрээ ингээд 7 дээр юм байна шүү. За 7 дээр Тэшиг сумын үе тавсрын ганцгийн одоо хээр үрээ 7 дээр 6 дээр Булган Аранга аймгийн өлцөц зүмийн үе Жинх хоёрын буян жаргалын хээр халдсан үрээ Айргийн тавдар Булган аймгийн Орхон сумын үе намжлын амрахын хоорой гэж чинь ингээд айргийн тав руу шургасан байна. 10 хол зүрхүүхэн ярдуухан явдаг өрөө өнөөдөр шаалын даваа өксгөл айргийн тав өнгөний өдөө өрөөнд гараад ирчихсэн байна. За энэ мухаа өрөө чинь ингээд хулчийн хурд гэдэг нөгөө хаврын бүсийн урагдаанд бол айрагдчихсэн. Дараа нь ишиг өндөр сум зохион байгуулсан Баянгай уулын тавлын баяр наадамд айрагдсан. За мэдээж Орхон сумд айрагдаа хэлбэлээ. Булган аймгийн баяр наадамд 8 бүрдсэн. За ингээд урд дээр нь бол Булган аймгийн Монгол цэвэр Шингэргийн мөнгөтэй хонгороо орж ирлээ. Булган аймгийн баяр наадамд нэг оюутан айргийн 5 шүлгээ энэ хонгороо. За цаа талд нь одоо хээр үрээ гараад ирсэн. Улс аймгийн бүх бүрийн сумын байж Ятамсрынгийн аав үрдийн одоо Чингис хээр үрээ ингээд гараад ирсэн байна. Аман хөдөлгөөн дээр хул үрээ яваад байгаа. Энэ хул үрээ одоо Булган аймгийн сайхан сумын байж Бямбин эрдэнэсийн одоо хул үрээ. За ингээд өнгөн дээр Булган аймгийн сайхан сумын байж Жанчидэрчийн дэвтэрчийн одоо хурдан бүрэн үрээ гарч ирсэн байна. Өнгөрсөн хязгаатын үрээ бол улсын наадамд айргийн 3 турлаад Амтартуудын баяр хязгаатын үрээ бүрэн магнаад. За ингээд Амтартуудын баярын бүрэн магнаад хурлаар улсын баяр наадамд төрүүлсэн энэ бүрэн үрээ чинь өнөөдөр бол Дэмбэрдэрж гэдэг үе чинь нэр дээр мордож байгаа юм байна. За ингээд Дэмбэрдэрж хөрөө үрээ өнгөн дээр аман хөзүүн дээр 85 дугаартай мордсон Эрдэнэчрийн хол үрээ айргийн 3 дээр Мөнхбатын хонгор үрээ айргийн 4 дээр Ятамсрынгийн ган хүрдийн Чингис хээр үрээ айргийн 5 дээр Амралтын мухаа үрээ. За намжлын Амралт гэдэг үе чинь давтаа наадам мухаа үрээгээ айргийн тул өнөөдөр байна. 26 дугаартай мордсон хээр үрээ орж ирсэн байгаа. Аранга аймгийн хөлзөц сумын үе Жинх хоёрын буян жаргалын хээр хэлсэн үрээ ингээд өнгөний 6 үрээ та бүхэндээ харуул. За 7 дээр Тэшиг сумын үе Ганцгийн хээр үрээ 7 дээр 8 дээр хээр үрээ орж ирлээ. Энэ хээр үрээ Булган аймгийн сайхан сумын аймгийн алдартай Даваасрын сүмжтийн одоо суман алдар үрээ гэж 8 дээр орж ирж байна. 9 дээр хээр үрээ орж ирж байна. Энэ хээр үрээ 5 дугаартай мордсон Булган аймгийн сайхан сумын залуу яаш Дорж давгийн мөнх төлбөрийн савтай хээр үрээ орж ирсэн бодоод наадлаар нь сайхан азар үрээ шургадаа Булган аймгийн сайхан сумын алдар туяа Баян агц сумын сумын алдар туяач Чинбатын Бямбдэржийн одон зэр дүрээ чинь ингээд нэг 8 9 бөөрөн дээр орж ирж байна. За түүний ард дээр халтар халдсан үрээ орж ирлээ. Энэ халтар халдсан үрээ сайхан сумын туяач Баяр сайхны ган эрдэнэ одоо халтар халдсан үрээ орж ирсэн бол нааталаар нь азаргийн хүрээ орж ирлээ. Энэ бол Булган аймгийн Дашин жилийн сумын залуу яаш алтан гэрлийн буян дэржийн одоо хангал хөрөн үрээ орж ирж байгаа харагдаж байна. Хангал хөрөн үрээний ард дээр за мөдөө хөрөн үрээ төрөнд өнгөнд явуулсан мөдөө хөрөн үрээ явж байгаа харагдсан. Булган аймгийн сайхан сумын уяаж Эрдэнэгийн Даваасрын одоо молон хөрөн гэдэг үрээс нь орж ирж байна. За ингээд өнгөний нэг 13 үрээ явуулсан байна. 14 дээр 103 дугаартай мордсон Хотог өндөр сумын уяаж Бадарчин мөхтөрийн хээр үрээ орж ирсэн бодоод түүний ард дээр оргилгүйгийн хаар үрээ одоо явуулсан орж ирлээ. Оргилгүйгийн хаар гэдэг үрээ чинь урагшаалын хөлдөө орж ирж байна. За түүний ард дээр 37 дугаартай мордсон хар үрээ орж ирлээ. Энэ хар үрээ бол 31 дугаартай мордсон юм байна. Булган аймгийн сайхан сумын уяаж Бямбжгийн лавгын одоо урдан хар үрээ орж ирсэн байна. Лавгын хар үрээний наатал хээр үрээ орж ирж байгаа харагдаж байна. Тосон зингэл сумын уяаж Мөнх чаргалын гамболтын одоо хурдан хээр үрээ орж ирж байна. Мөнх чаргалын гамболтын хээр үрээний ард дээр хөрөн халдсан үрээ ороод ирсэн байгаа харагдана. Энэ хөрөн халдсан үрээ бол Өсгөл аймгийн Тариалан сумын уяаж Эрдэнэ жаргалын Дашнымын одоо хурдан хөрөн халдсан үрээ ороод ирсэн байна. Ард дээр сайхан бор үрээ ороод ирсэн байгаа харагдаж байна. Энэ бор үрээ бол Булган аймгийн Тэшиг сумын аймгийн алдарт уяаж Тэшиг сумын алдарт одоо хурдан бор үрээ орж ирж байна. Тэшиг язаа гэдэг уяаж бол өнгөрсөн аймгийн алдарт уяаж төрсөн байгаа. За ингээд Тэшиг язаагийн хурдан бор үрээ. За энэ хэдэн өрөөний ард дээр бол 151 дугаартай мордсон хээр үрээ. Булган аймгийн Өсгөл аймгийн Тосон зингэл сумын алдарт Мөнх чаргалын гамболтын хээр үрээ энэ өрөөний ард дээр. За түүний урд дээр Булган аймгийн сайхан сумын залуу яа Бямбжгийн 5 баярын одоо хурдан хар үрээ гараад ирсэн бол Булган аймгийн Дашин жилийн сумын уяач Зундын хөөгийн оргилгүйгийн хурдан хар үрээ орж ирлээ. Зундын хөөгийн хар үрээ чинь Төв аймгийн зүүн зүүн одоо 10 дотор орсон энэ хөрөн үрээ орж ирж байгаа харагдаж байна. За энэ хэдэн өрөөний урд дээр өрөөний ард дээр наатал догоон зөвлөлтөндөө сайхан
хангал хөрөнгө үрээ гэдэг чинь дашин жилийн сүмэг бай. Буяндар чи хангал үрээ ингээд мэдэн үрээний ард дээр энэ мэдэн үрээний урд дээр нь одоо Булган аймгийн Тэшиг сүмэг бай. Савгсрынгийн ганцгийн одоо хурдан хэр үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За 9-дэр Булган аймгийн сайхан сүмэг бай. Дорж давгийн мөнгө төлбөрийн сартаа хэр үрээ. Дорж давгийн мөнгө төлбөрийн сартаа хэр үрээ. Энэ жоохон хөдөн сулдчихсан байгаа харагдаж. За За ингээд 8 дээр сайхан хөрөнгө үрээ гараад ирсэн байна. Азгийн хөрөнгө үрээ 8 дээр яваад байгаа. Энэ хөрөнгө үрээ бол Булган аймгийн сайхан сүмийн уяач Ямжийн лавгын одоо ундрахын хөрөнгө алдсан үрээ юм шиг ган үеийн хөрөнгө алдсан үрээ 87 дугаартай сайхан Булган аймгийн Баян агц сүмийн Чимбатын Бямбдэрчийн одон зайр дүрээний урдаар халтар үрээ гараад ирсэн байгаа. Булган аймгийн сайхан сүмийн аймгийн алдарт байж дагч даваачгүй мөх сайхан одоо хөрөнгө гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд энэ хоёр удаа 7-8 хоёр үрээ өмнө дөрөв 6 өрөө жоохон салчихсан байна. Өмнө 6 өрөө та бүхэндээ харуулъя. За ингээд 6 дээр хул үрээ яваад байгаа. Энэ хул үрээ одоо 5 дугаартай мөрцөн хул үрээ Булган аймгийн сайхан сүмийн Эрдэнэтийн хул үрээ ингээд 6 дээр айргийн 5 дээр Булган Хөвсгөл Улс аймгийн бүх бүрэн сүмийн Ядам сүргийн ган хүрдийн Чингис хайр үрээ ингээд 5 дээр айргийн 4 дээр 26 дугаартай мөрдсөн Аранга аймгийн Өлзөцгийн залуу яа Жинхөрийн мөн жаргалын хайр алдсан үрээ. За түүний урд дээр Намжлын амар охтын ухаан үрээ ингээд айргийн 3 дээр гараад ирсэн. Энэ ухаан үрээ бол суун гэж байхгүй юу? 10 хүнээр ядсан зэрэг байргийн өдөрөөр байхгүй юм үрээ. Араас нь явж байгаа. За ингээд аман үзэн дээр аймгийн наадам байрагдсан хонгороо улсын наадам төрүүлсэн хөрөнгө үрээ хоёр гараад ирсэн байгаа харагдаж байна. Булган аймгийн Орхон сүмийн аймгийн алдарт бай гам төмрийн уйж хурдлуулдаг Булган аймгийн сайхан сүмийн залууя Жанчид дөржийн дэмбэрлэгчийн одоо хурдан хөрөнгө үрээ өмнө дээр гараад ирсэн байна. Аман үзэн дээр Булган аймгийн Монгол сүмийн уяаш Мөнх хотын хонгор үрээ аман үзэн дээр за ингээд улсын наадмын төрөө үрээ аймгийн наадмын айргийн 5 үрээ хоёр бол Булган аймгийн сайхан сүмийн хүүхэд цоонгийн хөрөнгө наадмын хурдан соёлын мөрдөн уралдааны гэдэг өдөрсөн байгаа харагдана. За айргийн бүрээр Булган аймгийн Орхон сүмийн алдарт уяаш Амралтын ордын хоороо Амралт уяаш яг хоороос хомод 17 найрагцсан ухаанаар ингээд асуултын дайрагтаа үлдээ урдад дайрагтаа баян ханга урдын дайрагтаа баян дайрагтаа настараас юм ухаанаар насны явсан гэдэг тэр ухаанаар за ингээд тэрүүгээр сайхан ухаан өрөөгүүд өнөөдөр сайхан сүмийн бүгд энэ хэдийн ойлгол айргийн 3 дээр гаргаад ирсэн байгаа харагдана. За айргийн 4 дээр Аранга аймгийн Өлзөц сүмийн залуу уяаш Инхвэрийн буян жаргалын одоо хэр хадсан өрөө айргийн 4 дээр ороод ирсэн байна. Эрдэнэтийн хөл өрөөгүүд за айргийн 5 дээр хул өрөө ороод ирсэн байгаа. Энэ хул өрөө одоо гарсан цагаас хойш өнгөн дурлаад байгаа. Булган аймгийн сайхан сүмийн уяаш Бямбын Эрдэнэтийн одоо хурдан хул өрөө айргийн 5 дээр за 6 өрөө жоохон хатчихсан байна. За 6 дээр бол Увс аймгийн бүх мөрөн сүмийн Ядам сүргийн ган мөрдийн Чингис хайр үрээ ингээд 6 дээр яваад байгаа. За жоохон за 7 дээр хөрөнгө үрээ орж ирлээ. Энэ хөрөнгө үрээ бол Булган аймгийн Баян агц сүмийн Чимбатын Бямбдэрчийн одон зайр үрээ ингээд 7 дээр 8 дээр сайхан хэр үрээ орж ирж байгаа харагдаж байна. Улаан зэрэгний улаан зэрэгтэй хөнгөлтэй хэр үрээ 51 дугаартай мөрдсөн энэ хэр үрээ бол Булган аймгийн Хөвсгөл аймгийн Тосон Цэнгэл сүмийн алдарт байж Мөнх жаргалын Гомболтын одоо хурдан хэр үрээ орж ирлээ. За түүний ард дээр халтар үрээ орж ирсэн сайхан сүмийн аймгийн алдарт байж Даваа сэргийн сэмжтийн одоо суман халтар үрээ орж ирж байгаа юм шүү. За 10 дээр хөрөнгө үрээ орж ирж байгаа харагдсан сайхан сүмийн уяаш Даваа сэргийн одоо олон хөрөнгө үрээ орж ирж байна. Түүний ард дээр Тэшиг сүмийн уяаш Тавг сүмийн ганцгийн одоо хурдан хэр үрээ орж ирж байгаа харагдана. За 12 дээр хэр үрээ орж ирж байгаа харагдана. Хотод өндөрсөн уяаш Бадарчин бүх тамирын одоо хурдан хэр үрээ орж ирсэн ба оргил хүүгийн хэр үрээ Буяндарчийн хөрөнгө үрээ хоёрын нааталаар ороод ирсэн ба. Түүний ард дээр
хонгороо үйлцээд 118 дугаартай хонгороо Баян хонгор аймгийн Баян цагаан сумын залуу яаж Баян дэржин тэрэн хотын одоо хордон шаргуураа гараад ирсэн байна. Шаргуурын ард дээр 31 дугаартай мөрцөн сайхан сумын залуу яаж Бямбжийн 5-2-ын одоо хордон харуураа гараад ирсэн байгаа харагдаж байна. За 5-2-ын харуурын ард дээр сайхан бор ураа гараад ирсэн байгаа харагдана. Энэ бор ураа бол Улан аймгийн Тишиг сумын аймгийн алдартай Тишиг сумын авцаагийн одоо хордон бор ураа гараад ирсэн байна. За бор ураны ард дээр сайхан шарг цэглэлээс халтар ураа гараад ирсэн байгаа харагдана. За энэ халтар ураа 95 дугаартай морцсон халтар ураа бол сайхан сумын яаж Баяр сайхны хаан эрдний одоо халтар ураа байна. Чингис халтар. За энэ дээр маань шалтгаалжтэй төвхтэй тэр ураа бол сайхан сумын яаж 5-2-ын одоо хордон харуураа. За энэ наадтаар одоо Буян дэржийн хүрэн ураа яваад харагдаж байна. Буян дэржийн хөрөөний наадтал Баян хонгор аймгийн Баян цагаан сумын яаж Цэрэн товчийн шаргуураа анги нааталаар за тэр цаагуур одоо уран ураа гараад ирсэн наатал нь Буян дэржийн хүрэн ураа Цэрэн товчийн шаргуураа хоёр явж байгаа харагдаж байна. За Дүнгийн хөөгийн уран ураа хэн ард дээр нь хоёр хэр ураа гараад ирсэн. За ингээд энэ тавуу за унгарсаас өмнө бүгдээс хэр үрэж нараасаа сахаад зэгээд ариулж байна. За ингээд энэ хэдэн ураны ард дээр буюу 10 дээр зингэр хувцастай хөвгтэй сайхан халтар ураа гараад ирсэн байгаа. Булган аймгийн сайхан сумын аймгийн алдартай шинжлэх одоо суман халтар ураа гараад ирсэн бол түүний ард дээр сайхан сумын уяаж Эрдэнэгийн даваа сэргийн одоо болон ураа гараад ирсэн байгаа харагдана. За энэ гурван ураа тогтож байгаа харуулаад 150 дугаартай хэр ураа сумын алдартай уяаж Амбогийн хэр ураа гараад ирсэн байгаа харагдана. За түүний урд дээр бол Овсангийн бүх бүрэн сумын ядам сүргийн гангурдын Чингис хэр ураа гараад ирсэн байгаа харагдана. За ингээд өнгөн дээр 5 ураа 6 ураа гараад 5 ураа юу. За ингээд бүгд зөвхөн айргийн тав дээр Ямб эрдэнэчийн хол айргийн тав дээр айргийн дөрөв дээр Варан аймгийн өлцөц сумын байж Инхүүрийн буян жаргалын хэр хавсан үрэ өнгөрсөн жил Хязаадын наснд Аранга аймгийн Хашаа сумын зөвлөмж төрүүлсэн хэр хавсан үрэ айргийн дөрөв дээр айргийн гурав дээр Булган аймгийн Орхон сумын уяаж Намжлын амралтын одоо хордон хавраа өнөөдөр Эцэг ячаа баяр болж айраг хамсан байна да. Аман хөдөн дээр Булган аймгийн Монгол сумын шинжиргийн одоо мөнх хотын хонгороо Булган аймгийн Баяр наадмын төрөлжсөн хонгороо. За ингээд өнгөний өрөө холсон авсан байна. Ногоон хугацаанд одоо холсон байсан байна. Аргагүй хаа өнгөн тогтоо одоо өнөөдөр ангlisийн холсон авсан байна. За ингээд ардын хэсгийн төгний яруу хатар 103 жилийн Булган аймгийн Хайрцаг үүсгэн байгуулалтын 100 жилийн 5 түмэн гадууны баяр зориулсан эрен хиймэр болсон соёл насны мордын уралдааны төрөө магнаа торгон жол одоо Булган аймгийн сайхан сумын уяа Жанчид дөржин Дамбирал дөржин одоо улс хүрэн өрөө төрөө магнаа торгон жолоо өргүүлдэ. Улсын наадамд айргийн гурав өнгөрсөн жил Хязаадын наснд уралдаад энэ жил төрөө магнаа турдсан энэ улс хүрэн өрөө энэ жил сайхан сумын түүхэн баяр наадамд одоо 10 хурднаа баталж одоо төрөө магнаа турдлаа. За аман хөдөн дээр Орхон сумын яаж Амротын ухаан өрөө мөнх хотын хонгор өрөө хоёрын одоо адны яг харин хэдүүлээ. Булган аймгийн Баяр наадамд айргийн 5 турдчихсан Булган аймгийн Монгол сумын уяаж Шин зэргийн мөнх хотын ордон хонгор өрөө зөв талдаа Намжлын Амротын ухаан өрөө буруу талдаа хонгор өрөө ухаан өрөө Амротын ухаан өрөө хонгор өрөө хоёр одоо цуг орлоо одоо. За өнгөрсөн жилийн Аранга аймгийн Хашаа сумын 100 жил одоо төрөө магнаа төрөлжсэн Аранга аймгийн өлцөц сумын залуу яаж Инхүүрийн буян жаргалын хэр хавсан өрөө айргийн 4 турдлаа. За 6 дээр Тосон цэнгэл сумын яаж Хамболтын хэр өрөө орчихсон Аранга аймгийн Тосон цэнгэл сумын яаж Хамболтын хэр өрөө 7 дээр Ганс үхий хэр өрөө
Бүрээ өнөөдөр сайхан сумын төг 100 жилийн ойд төрүүлээ. За баяр хүргэе. За баярлалаа. За ингээд сайхан сумынхаа төг 100 жилийн ойд бүрээ төрүүлээ. Үзэгчдээ өөрийгөө танилцуулах бай. Би Булган аймгийн Хялан тосны залуу ээж Баям гэдэг юм байна. Баям уу? Тий. За. Өнөөдөр сайхан сумын дөрөв төрүүлээ. Өрөөнийхөө удам өгчлөө сайхан танилцуулахгүй юу? Өнөөдөр ингэж их хүний нэр дээр болчихоо. Энэ манай найз Дэмбэр дээр тэгээд найз маань үрээ юм. Тэгээ энэ сая улсад төрүүлчихэд ирж байгаа. За өнгөрсөн жил улсад харагдаад. Энэ жил төрүүлээд Эрдэнтийн алдартай наадамд харагдаад ингээд хоёр төрүүлч гисэн тийм ээ. За аргагүй нэг улсын давтаад өнөөдөр сайхан сумын бас нэг адууны хэмэр болсон нутаг дээр төрүүлээ. Тэгээд баяр хүргэе. Үзэгч олондоо сайхан баяр наадмын мишгээр төвшөлтөө. Тэгээд энэ найзынхаа нутаг дээр сайхан уралдах гэж ирээд соёлмөр төрүүлсэн баяртай байна. За баяр хүргэе сайхан наадаараа. За баярлалаа. За аман хөдсөнд одоо ухаураа ордолчихсон уу, хонгор үрээ ордолчихсон уу? За амар утгад баяр хүргэе. Наашаа ярилцлаа гэж байна. За ингээд Булган аймгийн сайхан сумын түүх 100 жилийн 5 төмөн адууны баяр. За ухаураагаа сайхан хөтөлж явлаа. Аргагүй өнөөдөр бас нэг ухаураагаа айрагдууллаа тэгээд. Үзэгч олондоо өөрийгөө сайхан танилцуулаад ухаурааныхаа удам өгслөө сайхан танилцуулаа. За намайг Намжлын амралт гэдэг. Булган аймгийн Орхон сумын уяач. Тэгээд Орхон түшээ галын байж л та. Манай уянаас нэг үрээ төрүүлж нэг нь 3-оор дахлаа. Сайхан байна. Сайхан наадлаа. За ухаураа удам өгшөл заамар үрээ. Заамар үрээ. Энэ жил аймагт 8. Аймагт 7. 7. Тий. За хавар бол одоо энэ тэнд бол их харагдсан шүү дээ бас тийм. Тэгсэн. Хавар нэг 3 орсон шүү дээ. Сумынхаа нээлтэнд ороод, Монголын нээлтэнд ороод. Шивэндрийн Баянгад орсон тий. За орхончуудаа сайхан баяр наадмын чиглэлд төвшүүлэхээ. За миний хувьд бас нэг мөр дэмждэг хүний хувьд одоо ухаурыг сайхан том наадамд нэг аргийн хашин тантай уулзах гэж бодсон. Өнөөдөр бас аргагүй уулзлаа. Тэгээд орхончуудаа наадамч олондоо сайхан баяр наадам. Тийм. Сайхан сумын наадамч баярын минь дөргөө сайхан наадам хийж. Тэгээ сумынхаа иргэдэд бас булганчуудаа ер нь бүгдэнд нь сайхан баярын минь дөргөө. За баяр хүргэе. Орхон түшээ галынхаа вэч нарт бас баяр хүргэе. Тусал дэмждэг дүүнэр найз нөхдөд бүгдэнд нь баяр хүргэе. За баяр хүргэе. Шоолон сайхан хайрыг түрүү аваарай. За баярлалаа. За хонгор үрээ. За баяр хүргэе. За баярлалаа. Сайхан сумынхаа 100 жилийн ойд өрөө харагдууллаа. Үзэгчдээ өөрийгөө танилцуулаад хонгор үрээний удам өгслөө сайхан танилцуулъя. Булган аймгийн Монгол цомгоос ирж уралдаж байгаа шин зөргийн мөнх бат гэж хүн байна. Энэ өрөөний хувьд за Булган аймгийнхаа баяр наадамд айргийн таваар. Сая үлзэтийн 100 жил очиж долоолчод. 7. Тий. Тэгээ сая 3 дахь давхар уяагаар ирж ам үзүүлж байна тий. За хонгор өрөөний удам өгслөө. Удам өгслийн хувьд бол энэ манай онон манлаа унгаа дуу. Тэгээд энэ болдоод Мөнхбаатар гэдэг ахаас энэ 100 авсаад байгаа. За баяр хүргэе. За баярлалаа. За айргийн дөрөв тэр халдсан өрөө хордлсон өнгөрсөн жил Сарангаа шатын 100 жил төрүүлсэн эр халдсан өрөө мөн баха. За эзэн. За баяр хүргэе. За баярлалаа. За сайхан сумын 100 жил дүрээ харагдуулаа. Үзэгчдээ өөрийгөө танилцуулах. Нөө Аран аймгийн Үлзэт сумын Баашруугийн залуу уяас инкерийн буян зэрэг гэдэг юм байна. За халдсан өрөө удам уу? Удам мөн Аран аймгийн Булган сумын гончиг зүйн мөг сайхны хонгаа. Эцэг талаас аялаа. Өнгөрсөн эзал өрөө хашаатын 100 жил төрүүлдэг. Тий. Өнгөрсөн 100 хашаатын 100 жил төрүүлээд сая Үлзэтийнхаа 100 жилд хайргийн дөрвөөр төрчихээд тэгээд давхар уяагаар сайхан хайрагдлаа. За наадамч олондоо сайхан баяр наадмын мишлээ хийж. За түүхтээ төмөө адууныхаа баярыг давхарлаар нь тэмдэглэж байгаа сайхан сумынхаа ард түмэнд бүгдэнд нь баяр наадмын мэдчилгээ төвшүүл. Сайхан баярлалаа гэж. За баяр хүргэе. За баярлалаа. За айргийн 5 тэр өрөө хордлсон байгаа. За баяр хүргэе. За баярлалаа. За сайхан сумын түүх 100 жилийн ойд өрөө харагдууллаа. За баярлалаа. Өрөөнийхөө удамшлаа сайхан танилцуулаач. За би Хөсгөл аймгийн Тариалан сумын харигт аймгийн ядарт байж 2 мөлгийн баасан зэрэг юм байна. Энэ миний миний өөрөө унгаа ад байгаа. Унгаа ад. Тий. За амжилтаас нь сайхан сэрүүлээ. Хэд давхар уяагараа ирж байна. Өмнө нь бас яаж уралдаж байна? Энэ Тосон цэнгэл сумын 100 жилд харагдсан. Энэ хэдэн багшийн наадмад орсоо. Тэр нь тэгэл 3 4 давхар уяагараа сайхан сумын
100 жилээ төрж харагдаа да өөр юм сайхан байна. Болгонот Өвсгөл аймаг бол одоо хил залгаа энэ сайхан аймаг. Наан цаана ирж их сайхан уралццаадаг шүү дээ. Тэгээд бас хил залгаа аймаг болон одоо энэ сайхан сан болоод Монгол энэ хамгийн их адуутай нутаг тэгээд сайханчуудаа, болгончуудаа сайхан баяр наадмын үйлчлэл хийж байна шүү дээ. За сайхан сумынхаа нийт ард түмэнд нь 100 жилээ тэмдэглэж байгаад нь баярын мэнд төргий сайхан наацгаараа гэж ирээ дөө. За баярлалаа. За баярлалаа. За ингээд эрхэм мөндөд үзэгчтэй сайхан сумын төвөд 100 жилийн 5 түмэн адууны баярт Ордон соёл насны мөрдийн уралдаан амжилттай болж өндөрлөө. Ингээд энэхүү уралдаанд бол өнгөрсөн жилийн улсын наадмын одоо айргийн 3, энэ жилийн улсын наадмын төрөө магнаа одоо улс гүрэн өрөө бол одоо ирж төрөө магнаа торгомжлоо өргүүлж байна. За аман үзүү юу айргийн 3 юу амар хотын ухаан өрөө гэж даргагүй сайн их насны мар гарах ухаан өрөө бол аман үзүү юу айргийн 3 дурдлаа. Могод цумаа сонгор өрөө энэ хоёр бол одоо айргийн аман үзүү юу 3-аа одоо морины комиссийн бол шийдвэрлэх баха. Тэгээд одоо эдгээр мөчийн дараа хэдүүлээ даагны уралдаанаар иргэн болзъя.